Сайн байцгаана уу сонсогчдоо, та яг одоо час өдөр сувгийн шинэхэн дугаарыг сонсох гэж байна. Манай сувг нь Монголд болсон бодит гэмт хэргийн түүхийг мөн болсон явдлыг баримттайгаар олон нийтэд нээлттэй дэлгэгдсэн мэдээлэлд үндэслэн бэлтгээд 7 хоног бүрийн даваа болон пүрэв гарагт та бүхэнд хүргэж байгаа билээ. За тэгвэл өнөөдрийн дугаараар бүгдээрээ Монголд үлдэгдсэн, за тэр дундаа саяхан үлдэгдсэн, тэгээд хоорондоо холбоо хамааралгүй 4 богино хэргийг ярихаар сонгож авсан байна. Ингээд бүгдээрээ шууд дугаар руугаа орцгоё. 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын иргэн 1951 онд төрсэн эрэгтэй бүрэн дунд боловсролтой өндөр насны тэтгэврт байдаг хүн өөрийнхөө 70 орчим настай эхнэрээ цээж хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. Тэгвэл энэ хэргийг уншаад үзэхэд эхнэртэйгээ тэд дундаас 4 хүүхэдтэй өнөр өтхөн айлайсан хохирогч бол дээд боловсролтой насаараа дунд сургуульд багшлаад мөн тэтгэврт гарсан бөгөөд хамгийн гол нь хохирогч 10 гаруй жилийн өмнө буюу 2008 оноос хойш Альцгеймер өвчнөөр өвчүүлж өөрийнхөө нэрээ санахгүй, гэрээ олохгүй, за тий өнгөрч нас барсан хүмүүсээ байнга нэхэх зэргээр сүүлийн жилүүдэд бол өвчин нь маш их хүндэрсэн юм байна. За ингээ хохирогчийн зам байдлын тухай хүүхдүүдийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээс хүргэе. Миний ээж Альцгеймер буюу тэнэглэл гэдэг өвчин туссан талаар сэтгцэн эмч надад хэлсэн. Шар хадны эмнэлэгт настай хүнийг авдаггүй юм байна лээ. Ээжийг харсаар агаад аав их ядраад ахаар нь бид нар аавыг эмнэлэгт хэвтүүлэхэд аав санаан зовоод л эмнэлгээс гараад ирдэг. Ээжийг асрамжийн газарт өгөх гэхээр аав их дургүй байдаг. Сүүлдээ аав маш их ядарч нойр гүйдэлд орж сэтгэл санаагаар унаад бараг сэтгэл гутралд орсон. Миний аав ээжэд маш их хайртай байсан гэж хэлсэн байна. За хоёрдугаарт гэх юм бол хадам ээж сүүлийн хэдэн жил өвчин нь хүндэрч маш хэцүү байдалд орсон. Наад зах нь намайг танихгүй, хадам аавыг танихгүй, заримдаа гадаа ээж минь ирчихсэн байна гэд гэрээс гараад гүйчихдэг байсан. Ээж гэрээс гарна гэд аавыг майжих, зохих бол наад захын асуудал. Нэг удаа гэрээс гаргахгүй гэсэн чинь шууд сэрээ бариад дайрч байсан. Өвчин нь гинэд байнга хөдөлдөг байсан гэв. За 3 дугаарт гэх юм бол ээжийн өвчин хүндрээд хэцүү байсан учраас асрамжийн газарт өгье гэхээр аав зөвшөөрдөггүй, өөрөө асарч хардаг байсан. Өвчин нь хөдлөөд хүл нүцгэн ч хамаагүй гэрээсээ гараад гүйчихдэг, олон удаа алга болж бид нар хайж олж ирдэг байсан. Мөн нас барсан хүмүүсийг ирчихсэн байна гэдэг. Тэгээ биднийг гэрт нь оруулах гэхээр өөдөөс эсэргүүцдэг. Бас аав маань хэлэхдээ би холдвол та нарт хэцүү гэд ээжийг байнга өөрөө л хардаг байсан гэж хэлсэн. Дөрөвдүгээрт нэг ачаахан өгсөн мэдүүлэг байна. Манайх эмээ өвөөтэйгээ хамт нэг цусланд гардаг байсан. Нэг удаа эмээгийн өвчин хөдлөөд өвөөгийн араас заазуур арай дайрч байсан. Тэгээ би өвчин хүндэрсэн юм байна л да гэж бодсон гэсэн ийм мэдүүлгүүд байна. За харин шүүгдэгч буюу одоо хохирогчийн одоо нөхрөнтэй өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2019 оны 2 сарын 22-ны өдөр цуслан дээр эхнэрийнхээ хамт очсон. Цахилгааны мөнгө тушааж гэртээ гал түлэх зорилготой очсон юм. Учир нь эхнэр бид хоёр хүүгиндээ байсан бөгөөд эхнэр гэртээ очие гэсэн. Бид хоёр гэртээ ороод галаа түлэх гээд би хутгаар модж эргэж байтал эхнэр гинтгэн гарч гүөх гэхээр нь би сандраад хутгатай гараараа хайчих нь вэ гэд бариад автал унаад өгсөн. Би амьсгалыг нь үздэл амьсгалахгүй болчихсон байсан. Тэгэд хажуу айлдаа орж хилээд цагтаа имлэг дуудуулсан. Би эхнэрээ хутгалж амь насыг нь хохирой гэж огт бодоогүй. Гинтгэн л ийм зүйл болчихсон. Гин бурууга болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За шинжээч амгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ хэрэгт холбогдсон одоо шүүгдэгчийг бол сэтгэл санааны дарамттай болон стресстэй удаан хугацаанд явчихсан байна гэж хэлжсэн. Тэгээ энэ байдал нь бол хэрэг үйлдэх үед нь цочрон давчдуулсан байх бол боломж өндөртэй. Тэгээд өөрийн хийж байгаа үйлдэлээ хянах боломж байдаг ч сэтгэл санаа цочрон давчтна гэдэг нь тухайн агшинд болж өнгөрдөг асуудал юм а гэж шинжээч мэдүүлсэн байдаг. За шүүгдэгчийг бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ын 2 дахь зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хохирогчийн өөрийнх нь зүй бус үйлдэлийн улмаас сэтгэл санааны гинтийн зочролд хоромхон зуурт автаад сэтгцийн хэвийн байдал нь алдагдсны улмаас эхнэрээ алсан байна гэсэн одоо ийм гэмт хэргийг үйлдсэнд бол гин буруутай тооцсон байна. Мөн тэрээр нийт 182 хоног цагтан хоригдсныг шүүхэн шийдвэрээр дурдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бол нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж хэлсэн байсан. Тиймээс одоо энэ өвөөг бусдад төлөх төлбөргүй гин бурууга хүлээн зөвшөөрсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон тэгээд өөрийнх
нь эрүүл мэндийн байдал, өндөр настай, тэгээ гэмт хэрэг юунаас болж үйлдэгдсэн тэр нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь одоо бүхий л талаас нь харгалзаж үзээд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнцсэн байна. 2022 оны 11-р сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Хангуул дүүргийн 1-р хорооны нутаг Дэвсгэрт өсвөр насны хөвгүүд гадаа явж исэн. Тэгтэл нэгэн Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгсэл одоо савчаад гэх юм уу те хөдлөөд исэн гэсэн. Тэгээ хажуугаар нь явж өнгөрч байхдаа сайн анзаараад харсан чинь машин дотор жолоочийн суудлын буюу уртлынхын салооных нь гэрэл бол хасаалттай. Гэхдээ урт суудлын дээр нь хүн байхгүй. Харин хойд талын суудлын дээр нь эрэгтэй эмэгтэй 2 хүн ноцолтоод байгаа бололтой харагдсан. Тэгээ яваад өнгөрчсэн чинь машин дотроос эмэгтэй хүн машины цонхыг балбаад намайг гаргаад аваач гэж хэлээд орилоод байсан юм байна. Тэгэхээр нь өсвөр насны одоо хөвгүүд шууд явж очиод машины хаалгыг онгойлгосон чинь машин дотор байсан эрэгтэй хүн нь эмэгтэйгийнхаа үснээс нь зулгаагаад тэгээ нөгөө гараараа нэг гарынх нь бугуу хэсгээс нь атгсан байдалтай байж исэн. Машины хаалгыг онгойлгох могц эмэгтэй шууд намайг авраарай гэж чанга дуугаар орилсон бол эрэгтэй шууд машинаас бууж ирээд та нар яах гээд байгаа юм бэ? Та нарт юу н ямар хамаатай юм бэ гэд ууралж эхэлсэн. Тэгэхээр нь өсвөр насны хүүгүүд та яагаад эмэгтэй хүнийг үстэй татаад байгаа юм бэ? Та хүчирхийлүүлдэ дайн штэ гэсэн чинь нөгөө эрэгтэй бол огт тоохгүй зайл гих мэтэр уурлаж цамнаж эхэлсэн. Энэ үед хөвгүүдийн ажиглаж харснаар тухайн эрэгтэй баруун гартаа хутга барьчихсан. За хутгаа нуугаад ханцуу хэсэг рүүгээ ишийг нь хийчихсэн байснаа уурлаад тэгээ хутгаа гаргаж ирээд хөвгүүд рүү дайрч эхэлсэн байнамаа. За ингээ хөвгүүд бол хутга хараад жаахан айсан ч гэсэн тухайн эмэгтэйг бол машинаас буулгаад иргэний үүргээ биелүүлж цагдаагийн 102 тоод дугаард дуудлага мэдээлэл өгсөн байна. Дуудлагын дагуу хэргийн газарт ирсэн цагдаагийн алба хаагчдын мэдүүлгээс харах юм бол тухайн залуу цагдаа нарыг ирэхэд ч тэр огт тайвшраагүй, орилж хашгирсан байдалтай хутгаас авчиж та нарт хамаагүй гэх мэтээр орилж эмэгтэйг авч явах гэж чирч байсан гэсэн. За алба хаагчид бол айл болох тайван байдлаар мэрэгжлийн ур чадвараа ашиглаж тухайн залууг тайвшруулад ямар нэгэн ноцтой осол гэмтэл гаргалгүйгээр хутгийг нь хаюулж тэгээд энэ эрэгтэйг баривчилж чадсан. За шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээжийн дүгнэлтээр эмэгтэй биед баруун нүдний дээд доод зових, баруун шанаа, зулаа, хуухны зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух болон баруун шуу, зүүн гарын алга, зүүн гуйны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд бол тогтоогдсон байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-ийн нэгт зааснаар дээрх гэмтлүүд нь бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм байна. Эдгээр эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо яг ямар харилцаа хамаарал бүхий хүмүүс болох тухай мөн юунаас болж ийм нөхцөл байдалд хүрсэн тухай бүгдээрээ мэдхийн тулд шүүгдэгч болон хохирогчийн өгсөн мэдүүлэгтэй танилцъя. За шүүгдэгчийн хувьд бол 2003 онд төрсөн энэ хэрэгт холбогдох үедээ 21 настай байсан. Өмнө нь 2019 онд 16 настай байхдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын нэгт заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, эсвэл тусгаалan хамгаалсан байр агуулхад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Тухайн үед шүүгдэгч өсвөр насны хүүхэд байсан учраас хорих ял оногдуулахыг нь тэнцэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байжээ. Тэрээр машинд байсан эмэгтэй буюу одоо хохирогчтой үерхэж байсан хосууд байсан юм байна. Ингээд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нь хүргэе. 2022 оны 11-р сарын 21-ний өглөө би найз охиноо гэрээс нь аваад сургууль руу хөргөж өгөөд машинаа сургуулийнх нь гадаа үлдээсэн. Орой хичээлийг нь тарахыг дөхүүлээд очиод машинаа аваад найз охиныхоо гэрлүү нь явж байх замдаа найз охин их хуралдаа дэлгүүр ороод би зогсоол дээр нь машиндаа үлдсэн. Өмнөх өдөр нь би найз охиноо нэг залуутай CU дэлгүүрт явж байгаа бичлэгийг нь дэлгүүрээс нь олж авсан. Би энэ асуудалд ямар арга хэмжээ авах уу, яах уу гэж нэг шүн бүтэн бодсон. Тэгээд түүнийг дэлгүүрээс гарч ирээд машин цуухаар нь би CU-гээс гар утсан дээрээ бичээж авсан бичлэгээ үзүүлээд хамт явж байсан хүн чинь хин юм бэ гэд гар утсыг нь авах гээд ноцолтож байхдаа гар тохоогоороо санамсаргүй түүнийг зогсон байх. Найз охин надад гар утсаа өгчгөөд түгжээг нь тайлахгүй болохоор нь би хойд тээшний хэсэг рүү гараа давуулаад багаачны хайрцагнаас хар өнгийн хуванцар бариултай
ажил хийхэд хэрэгэлдэг хутга аваад түүн рүү чиглүүлээд кодо гарга гэж хэлсэн. Тэр шууд дунд талын хайрцагын дээгүүр биеэ давуулж жолоочийн хүрттэй талын хаалгыг онгойлгож урагшаага буух гэхээр нь түүнийг үснээс нь татаж арын суудалд суулгаад байж байхад үл таних хүүхдүүд хаалга онгойлгосон гэж хэлсэн. Харин дараа нь тэрээр шүүх хурлын үеэр хэлэхдээ ийм үйл явдал болсонд хохирогчоос уучлалт гуйж байна. Энэ бол миний анханасаа хийсэн үйлдэл. Би найз охиноо очиж авчгаад яаж хэлэх аргаа олоогүй. Тэр залууг нь олоод уулзъя. Яах гэж яг ямар шалтгаанаар уулзныг нь мэдэх гэж л би хутга гаргасан. Түүнээс хүн алах гэж хутга гаргаж ирээгүй гэж хэлсэн байна. За харин хохирогч буюу найз охин нь ямар зүйл ярьж байгаа вэ гэхээр тэр өдөр би 10 цагаас 19 цаг хүртэл хичээлдээ байсан. Шүүгдэгч над руу залгаад орой очиж аваад чамайг хүргэж өгье гэж хэлсэн. Би 19 цагт хичээлээ тараад машинд нь суугаад бит хоёр 120-ын автобусны буудлын дээр очисон чинь хоёулаа уух юм авч ууй. Ам цангаад байна. Чи дэлгүүр орчхоод ир гэхээр нь би дэлгүүр ороод ус аваад гарч ирэхэд намайг арын суудал дээрээс юм аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би заа гэд хоошоо суугаад юу авах юм гэд эргээд харсан чинь тэр хажууд орж ирээд суучихсан. Хаалганууд нь хаалттай байсан. Би хаалгыг нээх гэхэд нээгдэхгүй baby lock дээрээ тавьчихсан байсан. Тэр үед миний харснаар хутга байсан. Надад утаснасаа нэг бичлэг үзүүлсэн. Тухайн бичлэг нь би найзтайгаа CU дэлгүүрээс юм авч байгаа бичлэг байсан. Тэгээд энэ залуу чинь хин юм гэхээр нь би чамд хамаагүй гэж хэлсэн. Намайг утасныхаа кодыг гаргаж өг. Би тэр залууг чинь мэдмээр байна гэж хэлэнгүүт нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгээд бит хоёр ноцолдож байхад хутга байх шиг байсан. Хаанаас гаргаж ирснийг нь санахгүй байна. Хоорондоо ноцолдоод намайг гарга буулга. Би яхаараа кодо хэлж өгдөг юм бэ гэдэл маргалцсан. Тэр үед миний амийг таглаж байгаад надтай ноцолдсон. Би урд суудлал руу орох гэж зүтгэхэд толгойн орой хэсгийн үснээс зулгааж хоош нь татаж намайг хоёр тишээс тавчаад байсан. Тэгээд намайг 3-4 удаа зогсон. Ер нь маргалтахаараа намайг нүүрэнд чинь халуун ус цацна. Би чамайг найз нөхдөөрөө хүчндүүлэн шүү гэж айлгадаг байсан. Би хутгийг нь холдуулах гэж байгаад гараад зүсчихсэн. Миний толгойг урд суудал мөргүүлээд байсан. Би машиныхын цонхыг өшөглөөд нүдээд буумаар байна гэд давчтаад нилээн чарлсан. Гадаа 10 дугаар ангийн юмудаа том биетэй хүүхдүүд явж исэн. Хэрэг болсноос хойш чамаас болоод би шүүхээр орох гэж байна гэд танихгүй янз бүрийн дугаараас яриад дарамтлаад байгаа гэсэн мэдүүлгийг найз охин нь өгсөн байна. Хан уул дүүргийн прокуророос шүүгдэгчийг найз охиноо бусадтай хардсны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Утасны кодо хэл гэж хутга тулган шаардаж ална гэж хүч хэрэглэхээр занал хийлж хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ гэсэн яллах дүгнэлтийг үлдэж шүүхэд шилжүүлсэн. Ингээд хан уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хүнийг алахыг завдсан байна гэж үзээд 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин шүүгдэгч талаас давж заалтсны үндсэн дээр саяхан буюу 2025 оны 2 сарын 20-ны өдөр хүнийг санаатай алахыг завдсан биш эрүүгийн хуулийн 13-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 2-т зааснаар зэвсэг хэрэглэж хүнийг занал хийлсэн гэх гэмт хэргийг үйлдсэн байна гэж нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхээс үзсэн. Тиймээс 1 жилийн хугацаагаар хорих ял болгож ялыг нь хөнгөрүүлсэн байна. 2024 оны 9-р сарын 8-ны орой 23 цаг өнгөрч байтал Багнуур дүүрэгт нэгэн иргэн доод айлынхын хүүхдүүд ойрлолдоод айгүй их чимээ гаргаад байсан. Тэгэхээр нь доошо буугаад үтсэн чи яг доод талынх нь айлынх нь гэрийнх нь хаалга нь онгорхой тэг 3 хүүхэд нь орон дээрээ босоод суучихсан. Хамгийн бага нь бол жижиг өрөөндөө мөлхөөд явж исэн гэж байгаа. Тухайн айлын нөхөр нь болохоор зүүн мөрнийх нь доод хэсгээс нь бүр цус гарчихсан байдалтай. Тэгээ цэнхэр оостортой машины түлхүүрээ гартаа хатгачихсан. Гэртээ сууж исэн юм байна. Тухайн айл руу бол энэ дээд айлынхын иргэн явж ормогцоо. Яаж байгаа юм бэ? Та хоёрч юу болсон юм бэ гэд асуусан чинь нөхөр нь бол огт дуугараагүй. Харин эхнэр нь нөхрийгөө зайлаач чи манай гэрээс зайл гэд орилж хашгираад нөхрийгөө түлхээд хөөгөөд гаргачихсан гэж байгаа. Одоо цус залдаж байгаа нөхрөө. За дээд айлынхын хүн бол гэрийг нь ажиглаад харахад унтлагын өрөөнд орон дээр нь бор иштэй хутга бол байж байсан. Тухайн айлын эхнэр нь бол дээд айлынхаа одоо хөршийгөө хутга харсныг мэдмэгцээ хутган дээрээ хүнжлөө тавьж нуусан. Тэгэнгүүтээ манай нөхөр ажлынхаа хүнтэй орж ирээд түлхүүр нэхэд намайг зохих гээд
байхаар нь би дүрчихсэн юм аа гэд сууж ясан гэж байгаа. Мөн энэ байрны орцоор нэг цус болчихсон байсан гэсэн. За ингээд бол энэ дээд айлын иргэн бол цагдаа руу залгаж мэдэгдсэн байгаа. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсэн шинжээчийн 2024 оны 9 сарын 10-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтээр нөхрийнх нь биеийг бол шинжилээд үтсэн чинь эр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүүн талынх нь даалных нь хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарах тогтоогдсон бөгөөд энэхүү гэмтэл нь бол тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна гэсэн байна. За дээрх шарах гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учраас хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1-ийг зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Мөн цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнсэн байна. За ингээд нөхөр нь бол тухайн зүсэгдсэн шархан дээрээ буюу зүүн талынхаа далны хэсэгтээ багахан мис засал хийлгээд 3 ширхэг оёдол тавиулсан юм байна. За ингээд тухайн өдөр юу болсон талаар нөхрөөс нь мэдүүлэг авахд бол доорх мэдүүлгийг өгсөн байна. Бүтнээр нь уншаад өгье. Тэр хэлэхдээ би 2024 оны 9 сарын 8-ны өдрийн өглөө 10-аас 18 цагийн хооронд найзтайгаа хамт ажил хийсэн. Тэг гэртээ орохоос өмнө ажлаа дуусгачаад гэрийнхээ ойролцоох саадан сууж 3 лаз пив уучгаад гэртээ орсон. Тэг гэртээ ороход манай эхнэр болон манай 2 найз ирж ирсэн. Манай гэрт юм яриа сууж исэн. Тэг удалгүй 2 найз манахаас гараад явсан. Тэг би эхнэртэй би гарчаад ирье гэж хэлэхэд манай эхнэр чи хаачих чаан гэхээр нь гарчаад ирье гэж хэлээд паска аваад гарах гэсэн чи эхнэр чи хаачих гээд байгаа юм бэ гэд надаас миний паскийг татах үед нь би бүдрээд унах үедээ ширээн дээр байсан хутган дээр нуруугаараа савж унаад нуруугаа зүсчихсэн. Надад ямар нэгэн сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ийм мэдүүлгийг бол өгсөн байдаг. За ингээд энэ хэрэгийг бол илүү наривчлаа шинжилээд үтсэн. За шинжээч юмж бол хэлэхдээ хохирогчийн биед учирсан энэ гэмтэл нь бол шүүх эмнэлэгт анх үзүүлэхдээ хатгагдаж зүсэгдсэн зурагдал бүхий ил шарах байсан. Шархных нь байдлаар харж үзэх юм бол өөртөө учруулах боломж бараг байхгүй. Мөн ширээн дээр байсан хутган дээр бүдэрч унаад зүсэх боломж бол үүсэхгүй боломжгүй гэсэн дүгнэлтийг бол шинжээч эмч гаргасан байдаг. Тэгээ эндээс харахад бол нэг ёсондоо нөхөр нь өөрөө хохирсон мөртлөө өөрт нь гэмтэл учруулсан эхнэрээ хамгаалсан худал мэдүүлэг өгсөн гэдг нь бол харагдаж байгаамаа. За ингээд шүүх хуралдаан болсон шүүгдэгч буюу тухайн айлын эхнэр нь мэдүүлэг өгсөн байсан. За тэрээр хэлэхдээ тухайн үед би нөхрөө гарч авах гээд ахаар нь болиулах гэж оролдоод өвөнд орохгүй болохоор нь уурандаа ширээн дээрээс хутга аваад би нөхөрлөгөө шийтчихсэн. Хийсний хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэж шүүх хуралдаан дээр хэрэгжүүлсэн байна. За иймд бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал учирсан хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзаж үзээд шүүгдэгч буюу эхнэрт нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 6 дугаар зүйлийн 1-р хэсэгт зааснаар хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзсэн байна. 601-тэй тэнцэх хэмжээний буюу 600 мянган төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэжээ. 2024 оны 7 дугаар сарын 13-ны өглөө Монгол Улсын иргэн 11 цагийн орчим төрсөн дүүгийнхаа хар өнгийн Toyota Prius 30 загварын тээврийн хэрэгслийг унаад тарваг агнахаар дөрвүүлээ явсан байна. Тэд Төв аймгийн Заамар сумын Тосон 1-р багийн нутаг Гуа ам гэх газрыг тарваг ихтэй гэж ярилцаад хөдөлсөн байна. 12 цагийн орчимд Гуа ам гэх газарт хүрээд тэдний нэг нь буюу иргэн тарвагтай байж магадгүй гэсэн тарвагны дош олоод бууга аваад машинаасаа бууж үлдсэн байна. Ингээд бусд нь буцаад уул ямаа уруудаж явчаад эргээд иржсэн чинь өөгийн тарваг сахиж хөвцсөн газрын орчимд нэг явган хүн холоос явж байгаа нь харагдсан. Тэгээд цаанаас нь цэнхэр өнгийн портер машин тэднийг чиглээд давхиж байсан. За энэ үед бол машинд сууж явсан нөгөө өөтэй хамт явсан хүмүүс хоорондоо цагтаа ирээд өөгийн бууг нь хураажчихсан болов гэж ярилцаад тэгээд цэнхэр өнгийн портрийн өөдөөс нь явж очиход нэг танихгүй 40 гаруй насны эрэгтэй хүн би тэнд тарваг агнах гэж отож хэвтэж байгаад хар юмд ирсэн доор цухалцаад ахаар нь тарваг гэж одоод буудчихсан чинь хүн буудчихлаа гэж хэлээд тэдний буулгаж үлдээсэн хамт явсан иргэн өөгийн хэвтэж байсан газар руу гараараа заасан байна. Тэгэхээр иргэн өөтэй хамт явж исэн нөгөө хүмүүс нь бол байдгаараа сандраа тэгээ машинтайгаа хөдлөөд гэхдээ өөдөр бол явж очоогүй өөг бол мөн байхаа л гэж бодож байсан юм шиг байлээ. Тэгээд
тэгээд цагдаа эмнэлэгт мэдэгдэхээр шууд ар уртын баррикад гэх газар руу хөдөлсөн юм байна. За энэ хүмүүсийн явж байсан газар нь болохоор гар утасны сүлжээ барьдаггүй газар байсан юм байлээ. Ингээд сүлжээ ормогц хил дуулахчаад эргээд хэргийн газар руу очисон гэж байна. Хэргийн газарт очиход нөгөө цэнхэр өнгийн портертэй хоёр эрэгтэй хүн эргэн өвөгийн тарваг сахиж хөвтөжсэн газрын урд талд нь бол энэ хоёр хүн зогсож исэн. Тэгээ очиж харсан чинь эргэн өвөө бол нас барчихсан. Дээшээ харсан байдалтай хөвтөжсэн. Бас бор саарл өнгийн дээлээр бүтээчихсэн байсан юм байна. Тэгээ дээлийг нь сөхөөд хамт явж исэн хүмүүс нь хаарсан чинь нүүр нь бол бүр байдгаараа пимбигээд хавтчихсан. Ер нь бол нэлээд амар дүр зурагтай харагдчихсан гэж одоо хамт тарвганд явсан хүмүүс нь бол мэдүүлэг өгсөн байдаг. За ингээд үргэлжлүүлээд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс дурдах юм бол хэрэг учрал болсон гэх Төв аймгийн Заамар сумын Тосон 1-р багийн нутаг Гуа ам гэх газарт зүүн баруун талаараа уйлтай урдаасаа хойд зүгт тогтсон хөндөд зүүн талын уулын баруун хажуу хэсэгт дэрсэн дунд дээлээр дээгүүр нь бүтээчихсэн их биеийн байрлал нь дээш харсан хүний цогцос байв. Цогцсны дээгүүр бүтээсэн дээлийг сөхөж үзэхэд нүүр хэсгийг нь харахад зүүн талын нүд нь шархалсан нүүр ам өмссөн футболк нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Цогцсны хойд талд толгоон хажууд хоёр хэсэг газар гавлын ясны хилтерхий унсан байв. Цогцыг эргүүлэн доош харуулхад ам хохирогчийн тархины баруун ар хэсэг задарч нүх гарч тархин гооччихсан байв. Гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд бол хэрэгт авагдсан юм байна. За одоо харин та бүхэндээ яг тэр тарваг гэж андуураад эргэн өг буутчихсан гэдэг тэр хүний өгсөн мэдүүлгийг хүргэе. Би 2024 оны 7 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Төв аймгийн Заамар сумын нутаг Цагаан булаг гэх газраас Г гэх айлаас 20 гаруй хоногийн өмнө тугуултай үнэ худалдаж авч байснаа ачиж ирэхээр хажуу айлын Б гэх залуу гуйгаад том хүүгийнхаа нэр дээр бүртгэлтэй байдаг Портер загварын тээврийн хэрэгслийг жолоодоод 19 цагийн орчимд гарсан. Гэрээс гарахдаа замдаа тарваг агны гэж бодоод өөрийнхөө 2019 онд худалдаж авч ирсэн ZKK 600 загварын бууга аваад явсан. Ингээд Г ахынд 22 цагийн орчимд хурч очиод унтаад маргааш өглөө нь босоод үхрээ ачих гэсэн чинь хагас сайн өдөр таарлаа гэд өгөөгүй. Ингээд дараа эргэж ирж авъя гэд 11 цаг өнгөрч байхад гараад хончин нуруу өгсдөг замаар явж байгаад урд ингэрлүүн тарваг харъя гэж бодоод машинтайгаа явж байтал хойд хамрын баруун хатууд дэрсэн дотор нэг амтан хөдлөх шиг болохоор нь би зогсоод машин дотроосоо жолооныхоо ард сууж агаад бууныхаа дурангаар харахад дэрсэн дотор 2-3 хэмжээтэй тарвагны хар толгой цухуугаад дээш гарч ирэхгүй нэг цухалзаад далд ороод байсан. Ингээд би 30 орчим секунд харж байгаад тарваг хаширлаад гарч ирэхгүй байна гэж бодоод буутчихсан. Машина асаагаад дошны зүүн талд явж ирээд зогсоод хартал дэрсэн дотор төрүүлгээ хараад хөвтчихсэн хүн байж байсан. Сандраад машинаасаа буугаад гүүж очиод эргүүлээд харсан чинь яг зүүн нүднийхэн доор буутчихсан, нас барчихсан байсан. Ингээд л шууд сандраад цагдаа эмнэлэг дуудъя гэд машиндаа суугаад сүлжээ хайгаад зүүн талын овооны өндөр дээр гарсан ч гар утсанд ерөөсөө сүлжээ орохгүй болохоор нь баруун талын хяр дээр хоньны хажууд морьтой хүн явж байхаар нь буцаж нөгөө хүн дээрээ очиод доороо дэвссэн байсан. Бор хүрэн дээлийг нь аваад дээр нь нөмрүүлчихсэн. Ингээд хамт явж байсан бээг буулгаад хажууд нь хараад байж бай гэж хэлээд шууд баруун талын хяр дээр явж байгаа морьтой хүнтэй уйлзаад би тарвага агнаж байгаад хүн андуураад буутчихлаа. Надад имлэг цагдаа дуудаж уцаар яриулж өгч тус болооч гэхэд энд хар прюстэй хүмүүс явж байгаа. Тэд нартай хамт явж байгаа хүмүүс байхаа гэж надад хэлсэн. Надад гар утас байхгүй. Доошоо буувал сүлжээтэй утастай газраас цагдаад хэлж өгёо гэж тэр хүн надад хэлсэн. Ингээд би буцаад хяр дээр гараад ирэхэд хар өнгийн прюс 30 тээврийн хэрэгсэл өөдөөс гараад ирэхээр нь уйлзаад би сая тарвага агнах гэж явж байгаад хүн андуураад буутчихлаа. Сая хүнээс асуусан чинь хар прюс 30 машинтай хүмүүс хамт явж байгаа хүн байж магадгүй гэж хэлсэн. Гэхэд надад хандаж манай найз байгаа юм аа гэж хэлсэн. Ингээд би нэгэнд ийм юм болчихлоо. Би эндээ хүлээж байя хаашаач явахгүй. Та хэд надад тусламж дуудаж өгөөч гэж хэлэхэд тэд миний машины дугаарыг бичиж аваад яваад өгсөн. Ингээд нэлээд хугацааны дараа 2 машинтай эргэж ирээд нэг машин баруун талын уулан дээр зогсоод байсан. Би цагдаад хэлсэн үү
гэж хар пирүүстэй хүнээс асуухад дуудсан гэж хэлсэн. Ингээд би ар гэртээ хил дуулгыг гээд машинд нь суугаад овоон дээр гарч машинтай хүний хажууд очиж утсаар яриад хүүтэй хэлээд буцаад бууж ирээд хажууд нь хүлээж байсан. Ингээд хүлээж байтал имлэг цагтаа ирсэн. Би имлэг цагтаа иртэл байрандаа хэргийн газартаа хүлээгээд л байж байсан. Би өөрийн хийсэн үйлдэлтэй маш их гэмшиж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн ар гэр үр хүүхдүүдээс нь чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна гэх мэдүүлгийг өгсөн байна. За шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оншоос дурдъя. Амь хохирогч өвн галт зэвсгийн гэмтэл, гавал тархины хавсарсан хүнд гэмтэлтэй, гавал яс нь олон тооны хилтерхий үүсэж бяцарсан хугаралтай, за их бага тархины задрал буюу тархиных нь баруун талын бөмбөлөг, дагдсны дэлбэн хэсэг болон баруун тархины баруун тал бөмбөлөг нь бүхэлдээ өвгөө болсон. Зүүн нүдний доод зовхиндох сумны хошуу орсон шархтай бөгөөд сум нэвт толгойн дагдсны хэсгээр нь нэвт гарсан шархтай байсан. Мөн хоншоор болон эрүү яс нь хугарчихсан бөгөөд гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судас амьсгалын хувцс дутагдалд орж нас баржээ гэсэн дүгнэлт байна. За хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол хэлэхдээ амь хохирогч бол миний төрсөн дүү. Дүү маань ганцаараа ажил хийж ар гэр ихнэр хүүхдэд хижээдэг байсан. Эхнэрийнхээ дүүгийн компанид ачааны машины жолоочоор ажиллаад хажуугаар нь оройн цагаар хоолны газарт хүртэл хүргэлт хийж ажилладаг байсан. Дүүгийн минь 3 хүүхэд өнчөрч үлдлээ. Насанд хүртэл нь сургууль, соёл, өмсөж, зүүх зардал гээд дүү маань ганцаараа бүхэл амьдралаа нуруунд дээр өрч гэр бүлээ тижээж байсан хүн. Үүнийг хуулийн байгууллага ойлгож, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө гэж найдаж байна гэсэн мэдүүлгийг хохирогчийн ах нь бол өгсөн байдаг. За ингээд энэ хэргийг Төв аймаг дахь Сумдундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2025 оны 3 сарын 19-ний өдөр хилэлцээд одоо энэ хүн буудсан иргэнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан болгоомжгүй үйлдэлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гин буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах буюу одоо оршин суугаас сумынхаа нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон ийм ялаар шийтгсэн юм байна. За хэрвээ зорчих эрхийг хязгаарлах ял сонссон этгээд нь ялыг биелүүлээгүй буюу одоо хязгаарлалт тогтоосон газраас гарсан бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааных нь 1 хоногийг шууд 1 хоногийн хорих ялаар тооцож хордог юм байна. Мөн шүүгдэгчээс хохирогчийн ар гэрт 29 сая төгрөг төлсөн болохыг шүүхэн шийдвэрээр дурдсан байна. Харин цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгцэд учирсан гим хорийн хохиролд 15 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлсэн. Мөн амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчийн алдсны тэтгэврийг иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэйгээр үлдээсэн юм байна. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ хоорондоо холбоо хамааралгүй 4 хэргийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэлээ. Дугаар нь таалагдсан байх гэж бодож байна. Сувгтаа нэгдэг хүмүүс байх юм бол subscribe тавчоо дарахаа битгий мартаарай. Мөн энэ дэлгэцэнд харагдаж байгаа QR кодыг та банкны аппаар уншуулсан шилжүүлэх хийх боломжтой байгаа шүү. За тэгээ бүгдээрээ дараагийн дугаараар тун удахгүй эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.